Сайн байцгаана уу хүүхдүүдээ 12 дугаар ангийн түүхийн асинхрон хичээл эхэллээ. Монголчуудын оюуны соёлын хөгжил. Монголчууд оюуны соёл, бичиг боловсролын уламжлал аль ч үед тасалдаагүй ирсэн. За Монгол хүүхдүүдийн сургалт боловсролын үндэс нь уламжлал гэрийн сургууль байсан. Түмэн засагдхан Алтан хаан нарын үеэс эртний энэтхэг төвдийн шашны ном судрыг монголчлох уламжлал сэргсэн. Шашны ном судар орчуулах ажил Эдэн хааны үед амжилттай олж Монголын 35 хилмэрч Гунгай утсарын удирдлагаар Ганжуур хэмээх буддын шашны хүлгэн судрыг орчуулах ажлыг хийж 113 ботоор алтан мөнгөөр бичиж гаргасан түүхтэй. За юундэд намхай жамц эрдэмтний зураг харагдаж байна. 1587 онд Аюуш Гүш энэтхэх төвд дүгийг монгол бичгээр галиглах галиг үсэг буюу айлыг али үсгийг зохиосон. 1648 онд ойрдын зай бандид намхай жамц монгол бичгийг ярианы хэлтэй ортуулах төвд болон санскрит үгийг хялбар бичих зорилгоор тод үсгийг зохиосон. Анх дугаар богд жавзан дам буюу өндөр гэгээн зануузар тухайн үеийн Монголын шашин соёлын нэр цэцгэлтэн 1686 онд өндөр гэгээн зануузар соён бүсгийг зохиож түүний бүтээл тойруулыг Сэргэн мандлын үеийн урлагийн сар бүтээлүүлэлттэй энэ тэнцэнэ гэж судлаачид үздэг. За дараах даалгаврыг гүйцэтгээрээ сурагчдаа түлхүүр үг тус бүрийг 2-3 үйлбэрээр тайлбарлан тэмдэглэнэ. За Монголд бурхны шашин хэрхэн дэлгэрсэн бэ? 1586 онд 3 дугаар Далайлан Алтан хааны хойтын буйныг үлдэхээр 2 дахь удаа Монголд ирэхэд халахын автай түүнд бараалгасан. Далайлам түүнд очир бат буюу сайн хан хэмээх цолыг харилсан. Автайхан очирвонд бурхан ном судар тэргүүтнийг залж Эрдэнэзуу хийдийг байгуулсан. За Эрдэнэзуу хийд 1586 онд халахын автай сайн хан байгуулж 2004 онд Эрдэнэзуу хийд орхны хөндийн түүх соёлын дурсгал зүйлийн хүрээнд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. 1636 онд Ширээ цагаан нуур хэмээх газар Түшээт хаан Гомдоржийн хүү Зануузарт анх дугаар богж явзан давтгамаг хэмээх эрхэмлэн дахиж энэ ёслолд шар бүсийн орд байгуулсан нь хожим их хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл болсон түүхтэй. Дараах даалгаврыг гүйцэтгээрээ Эрдэнэзуу хийдийг байгуулсан нь бурхны шашны дэлгэрэлтэнд ямар нөлөө үзүүлсэн, хүрээ хийж байгуулж байсан нь уран барилгын хөгжилд хэрхэн нөлөө үзүүлсэн болохыг тайлбарлаарай сурагчдаа.